Хот мөндөр сувх тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Кино шинжлэх ухааны нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Нэвтрүүлэг танд YouTube-ийн Хот мөндөр сувгаар болон NTV телевизээр за мөн 83.3 107 хос толгойн Хот мөндөр радиогоор хүрч байгаа. Дугаарыг хялбар хуримтлал үйлчлэгийг нэвтрүүлсэн Худалдаа хөгжлийн банк болон Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа олон улсын номын бестселлер өдрлөг ивент итгэж байна. За 2001 онд найруулагч Питер Джексон Бүгжний эзэн хэмээх нэг киног гайхалтай киног үзэгч бидэнд төлөвлөсөн. За би бол анх телевизийн мэдээнээс үзчихсэн дэрийг. Трейлерын ч юм уу те ийм гайхалтай киног ийм нэг найруулагч хийжээ гэд. За харин үзснийхээ дараа энэ бол нэг номноос сэтвэлсэн юм байна. Толкин гэдэг хүн бичиж. За тэгээд тэр ном нь энэ киноноосооч баг илүү нэр хүндтэй алдартай ийм ном юм байна гэдгийг анх мэдчихсэн. За тэгвэл өнөөдөр бидэнд энэ Джон Толкин гэж хүн ямар хүн байсан? Энэ хүн яагаад ийм ном бичсэн? Энэ номоор ямар кино хийгдээд энэ биднэрт ямар үр нөлөө үзүүлсэн талаар Толкины фэн, бүр жинхэнэ фэн гэж хэлж болно. Ажаас өрн бидэнд энэ тухай ярьж өгөх болно. За өдрөө мэд. Сайн байна уу? Сайн байна уу? За Толкин гэж хэм бэ? За Толкин бол мэдээж хүн болгоны хамгийн сайн мэдгээр бол Бүгжний эзэн Lord of the Rings те Hobbit гэдэг зохиолын зохиолч. Гэтэ Толкин бол зөвхөн ганцхан зохиолч гэдгээр хязгаарлагдахааргүй агуу хүн. Толкин бол өөрөө уул нь филологч буюу хэл зүйч юм уу хэл судлаач. Тэгээд яг бүр анханаас нь Толкин Блуфонтейн гэдэг Өмнөд Африкийн хотод төрсөн. Тэгээд багада буцаад Англи руугаа буцаад тэгээд тэндээ Оксфордод хилцүүгээр суралцаад тэгээд уул нь бол тийм хилцүүн чиглэлээр ялангуяа тэр дундаа хоёр юмыг их анхаарч ажилладаг байсан. Эхнийх нь болохоор эртний Умард Европын домог туйлсыг судалдаг байсан. Жишээлбэл Beowulf гэдэг нэг зохиол өгдөө шүү дээ, тий. Туйл тий. Тэрний орчин үеийн орчуулгыг Толкин хийсэн. Тийм үү? Тийм. Эсвэл Sigurd und Gudrun гэдэг ч юм уу тий. Тийм эртний Norse эсвэл тийм Welsh ч юм уу тийм алдартай том домог туйлсыг англи хэл рүү орчуулсан тийм гавьяатай хүн. Тэгээ өнгөрсөн жил хүртэл 2 жилийн өмнө бас нийтлэгдэж байгаагүй бас би нэрийг мартчихлаа. Нэг том англо-саксон тийм домгийг Толкины орчуулгаар хэвлэлсэн. За нэгт энэ. Хоёрт нь болохоор Толкин бол хилцүүч гэдэг утгаараа жишээл Оксфордын англи хэлний тайлбар тойл гэж байдаг шүү дээ, тий. Тэрэн дээр W үсгээр эхэлсэн бараг бүх үгийг Толкин тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл одоо ч гэсэн бид нар ингээд Oxford Dictionary гэж ороод wise гэдэг үгийг хайх юм бол эсвэл wizard гэдэг үгийг ингээд унших юм бол Толкины тайлбараар бид нар уншиж болно. Нэг хүн ганцаараа 26 үсгийн нэгийг хийсэн юм шүү дээ. Тэр чинь амар том баг ажилласан юм шиг байлаа. Би зөв намтраас нь тэгж уншсан. Тэгээд мэдээж Толкин өөрөө ганцаархан W үсгээр эхэлсэн бүгдийг дуусгаагүй. Гэхдээ ихэнх гол ихэнхийн л тайлбарлсан гэж гардаг. Тэгэхээр яг хэдэн хувьтай тайлбарлсан мэдгүй. Гэхдээ жишээлбэл хамгийн тэрэн дээр жишээ авдаг үг нь болохоор энэ wizard гэдэг үг гэсэн байхгүй. Тэгээд манай Бүгжний эзэн дээр ч гэсэн wizard буюу шидтэн гардаг учраас надад тэгж ой тогтоонд үлдчихлээ. Уг нь бол хэл шинжээч юм байна. Тийм. Гэтэл ном бичсэн. Энд чинь бас философч гэдэг баг тий. Яг гоо тийм. Толкин өөрөө нэлээд тийм католик хүмүүжлтэй. Эцэг нь эрт бурхан болоод тэгээд бараг эцэг шиг нь л байсан нэг тийм католик пастор гэдэг номлогчтой байсан. Тэгээд тэр хүний нөмөр нөлөөнд өссөн болохоор өөртөө тэр католик юунууд их нөлөөлчлээ. Тэгээд өөрийнх нь зохиолоос ч гэсэн бас тийм илэрх тохиолдол байдаг. Жишээлбэл тэтүүлээ зохиолынхын талаар дэлгэрэнгүй ярихлаар гарах байх. Гандальф гэдэг нэг шийдтэн байдаг тийм. Гандальф үхээд дахиж төрж байгаа гэдэг ч юм уу. Энэ бол христийн шишинд нийтлэг resurrected тийм сэдв шүү дээ тийм. Эсвэл манай Фродо ч юм уу, Боромир ч юм уу буруу юм хийж явж байгаа хамгийн эцэст нь өөрийгөө зөв юмыг олоод зөв зүйлийг хийгээд төгсдөх гэдэг ч юм уу. Христийн шишинд нийтлэг байдаг тийм санаанууд гэж хэлж болно л да нэг талаас тийм. Тэг яг философч гэдэг утгаараа мэдээж тийм байгаа. Хоёрт нь бас өөрөө тийм олон нэг домог туйл судалдаг байсан хүн учраас тэр домог туйлын нийтлэг санаануудыг өөрийнх нь ном зохиолууд дээр тусах гэж оролцсон байх. Магадгүй санаатаагаар оролдоогүй ч гэсэн ялцч насан туршдаа хийсэн зүйл нь тэр болохоор ингээд санаагүйгээр ч гэсэн орсон байх. Тэгээд
тэр утгаас нь болоод хүмүүс философч гэж нэрлэх гээд байдаг байх. Толкин бол өөрийгөө эзэж философч гэж тодорхойлохгүй. Толкин тэгж ярих юм бол Толкин уул нь бол хэл зохиох гэж оролцсон. Яг нь Толкины намтар дээр ингэж гардаг л та. Манай хүн чинь дэлхийн 1-р дайнд байлдаж явсан шүү дээ, тийм. Тэгээд дэлхийн 1-р дайнд байлдаж явахаас өмнө найзуудтайгаа тийм фантаз зохиол бичих гэж оролддог байсан. Тэгээд дөрвөлээ явуулна байсан юм шиг байлаа. Тэгээд 3 дэлхийн 1-р дайнд одоо бас дөрвөлэл цэргээр яваал тэгээд 3 нь одоо өгсөн. Тэгээд өөрөө болохоор буцаж ирэхдээ тэр нь их нөлөөлсөн байх. Гэхдээ ингээд буцаад нөгөө хил зүйчийн ажлыг хийгээд эхэлсэн чинь тэгээ шинэ хил зохиогоод эхэлсэн чинь ер нь хил гэдэг чинь тийм түүхтэй байх хэрэгтэй юм биш үү гэдэг санаас эхэлсэн гэж одоо намтар дээр гардаг л та. Одоо жишээл Монгол хэл жишээ болгоод хэдүүл авах юм бол одоо хоёлоо одоо ингээл 3 өгүүлбэр ярих юм бол тэр донд санскрит үгнүүд байгаа. Хятад гаралтай үгнүүд байгаа, түрк гаралтай үгнүүд байгаа, монгол үгнүүд байгаа, тий. Тэгтээ ингээл бүгдөө монголчсон. Магадгүй одоо англи гаралтай үгнүүд ч байгаа, тий. Латин гаралтай үгнүүд байгаа. Бүгдөө монголчсон бидний одоо хэрэглээнд байдаг. Тэгэхээр мэдээж одоо монгол хэлтэнд португал үг цөөхөн байх. Яагад гэвэл түүхээрээ бид нар португалтай холбогдоогүй учраас ч юм уу, тий. Тэгээ илүү санскрит үг байдаг. Яагад бид нар түүхээрээ холбогдсон учраас. Тэнтэй адилхан Толкин хэл зохиохдоо заавал энэ цан түүх байх хэрэгтэй юм ингээд. Тэгээд нөө домгзүүтэйгээ холбож эхэлсэн. Тэгээд одоо бүсний эзэн чинь одоо энэ ертөнцийн 3 дахь эрүү үед болж байгаа үйл явдал гэхгүй. Тэнгүүд окей энэ дээр гарч байгаа янз бүрийн хэлүүд чинь өөрөө түүхтэй байх хэрэгтэй юм чинь түүхийг бичигээд тэгээд одоо 90 үеийг зохиогоод тэгвэл тэр үг нь тэр үгнээсээ гаралтай юм байна. Энэ ард түмнүүд одоо хоорондоо тэгж харилцаж байсан болохоор хэл нь нэгэндээ тэгж уусч гэдэг ч юм уу. Өөрөөр хэлбэл зохион бол хэл зохиох явцдаа самсаргүйгээр бүсний эзэн бичсэн гэж баг хэлж болохоор тийм л агуу нөхөрлөлтөө. Намтар дээр нь бүр ингэж бичээстэй байгаа юм уу те? Энэ үчин зүгээр би зохиол бичээ гэж бичээгүй юм байна шүү дээ. Тий яг уу мэрэгжлийнхаа хүрээнд нэг шинэ хэл зохиоё гэсэн нь тий цаашаа явсаар байгаад бүгжний эзэн болж хуурч юм уу те? Тий яг уу бүгжний эзэнгийн түүхийг ярих юм бол за яг уу эхлээд нөө дэлхийн 1-р дайнд явахаас өмнө залуу байхдаа зүгээр тийм фантаз янз бүрийн бичдэг байсан тий. Тэр нь одоо бидний мэдих зохиолуудаас нэг юм бол Silmarillion гэдэг бас нэг зохиол байгаа. Энэ бүгжний эзний үүсэл гарал одоо ертөнцийн үүсэл гарлын тухай 1-р эртний тухай нэг тийм зохиол байгаа. Тэрэн дээр илүү шингэсэн баг. Тэгвэл Hobbit гэдэг нэг зохиол байгаа шүү дээ, тийм. Хүүхдүүдтэй одоо үлгэр домогтой их ойрхон ажилтдаг байсан болохоор ч юм уу хүүхдүүдэд янз бүрийн тийм үлгэр ярьж унтуулдаг л байсан юм байна л да. Тэгээд тэгсэн чинь Christopher Tolkien-ගේ баг хүн та ч өчтөр улаан хаалгаар улаан хаалгатай гэж яриад өнөөдөр яга ногоо хаалгатай гэж яриад байгаа энэ тэргээд нүунийг зохиож ирсэн домгуудын цээжлээд тэгээд сүүлдээ нөгөөх чинь за би нэг бичихгүй бол болохгүй юм байна гэд тэгээ нэг бичиж эхэлсэн юм шиг байлээ. Тэгээд хичээлээ заагаа явж исэн чинь нэг өдөр толгоонд нь In the hole in the ground there lived a hobbit гэдэг Hobbit гэдэг зохиол ихний өгүүлбэр зүгээр ингээд нэг тийм орж ирээд тэгээд хүүхдүүдтэй зориулж бичижсэн нөгөө үлгэрүүдээ нэгтгээд the Hobbit гараад ирчихэж байгаа. Бүгжний эзэн болохоор яг ингээд нэг хоёр талаар ингээд энэ зохиолын одоо үүслийг хөөж болох бах. Эхнийх нь мэдээж Hobbit-ийн одоо асар агуу тэр амжилтын дараа хэвлэлийн газар нь хөөе наацхан чинь дахиад нэг тийм юу байчмаар байна. 2-3 дахь анги гаргачмаар байна гэд тэгсэн. Нөгөө талаас өөрийнх нь одоо олон 10 жил ингээд бодоод цэгцлээд нэгтгээд явж исэн өөрийнх нь зохиосон үлгэрүүд нь аль хэдийн байсан учраас хурц байсан. Тэгээд энэ хоёр одоо шалтгаан нийлээд бүсний эзнийг 54 55 онд гаргасан. Энэ жил чи 2025 он гэхлээр яг л одоо 3 дугаар нам гарсны 70 жил болж байна л та. Нэг юм сонир санагдаад байна л та. Зохиолч биш юм байна. За тэгвэл ийм алдартай ном бичсэн байна. Өөр номнууд байна уу? За Tolkien бол нэлээд олон номтой. За бидний одоо хамгийн сайн мэдэх нь бол за Tolkien-ийн номнуудыг хэдүүлээ 3 хуваах хэрэгтэй баг. Эхнийх нь дундад ертөнцтэй холбоотой номнууд. Одоо бүгжний эзний ертөнцтэй холбоотой номнууд тий. За тэрний хамгийн алдартай нь бол бүгжний эзэн Hobbit. Тэрнээсээ гадна төгсөөгүй шастер гэдэг Unfinished Tales гэдэг ном байгаа. Түүний дараа 1977 онд гарсан Silmarillion гэдэг ном байгаа. За эдгээр номнуудыг өөрөө амьд ахуй насандаа бичиж чад дуусгаагүй. Хүү Christopher Tolkien бүх одоо эцгийнхэн гар бичмлүүдийг нэгтгэсээр хагаад тэгээд гаргасан. Тэгээд Christopher Tolkien-ий бас нэг гаргасан одоо буюу одоо аавынхаа одоо бичсэн мэйл редакторлж гэсэн үг шүү дээ, тийм. Гаргасан нэг зүйл бол 12 бот дундад ертөнцийн шастер гэдэг дундад газрын шастер гэдэг 12 бот ном байгаа. Тэгээд түүнээс гадна бас одоо жил болгон одоо ингээл Tolkien-тэй холбоотой номнууд Tolkien-ий өөрийн бичсэн зүгээр нь амьд ахуй цагтаа ингээ гаргаж имжаагүй номнууд баг жил болгон шахвал гарч ийн л да. Жишээлбэл одоо хүрээний үр сад одоо үр хөвгтүүд үр сад гэж орчуулдаг л. Эсвэл одоо
Бэрэн Лүтийн хоёр ч юм уу эсвэл одоо баг удахгүй дахиад ном гарах шинжтэй л бас ингээд дуусахгүй л тийм олон номтой л да. За энэ бол ихний төрөл нь. Хоёр дахь төрөл нь болохоор манай хүн чинь нөгөө нэг домог туйлс судалдаг хүн байсан учраас тэрийгээ одоо буулгасан номнууд их гарна. Жишээлбэл одоо Beowulf ч юм уу, Sigurd Gudrun ч юм уу, эсвэл Sir Gawain and the Green Knight гэдэг одоо юуны нэг ном кинод гэдэг A24 гэдэг студийн нөгөө нэг энтэг жүжигчин тоглолтыг нөгөө нэг ногоон хүлэг баатар болоод идэг. Юу. За нэг зохиол кино байдаг та тий. Тэр чин уул нь бол одоо эртний Английн домог. Тэрийг нь орчин үед одоо буулгасан хүн Tolkien. Буюу одоо ийм төрлийн одоо мэрэгжлийнх нь гэх юм уу юмнууд байгаа. Мэдээж тэг бүр мэрэгжлийн одоо хилцүүтэй холбоотой зүйлүүд байгаа. Жишээлбэл одоо илүү тийм эрдэм шинжилгээний гэсэн утгаталтай тий. Илүү одоо fairy tales гэж одоо бид нар болохоор хүүхдийн үлгэр юм шиг ингээ fairy tales гэж орчуулдаг. Tolkien болохоор өөрөө тэрийг тайлбарлахдаа зөв тийм фэнтези төрлийн юмыг ер нь бүгдийг зөв fairy tales гэдэг англи руу оруулах хэрэгтэй байна гэж тодорхойлсон. Тэгээ fairy tales одоо хүүхдийн үлгэртэй холбоотой бидний орчин үеэр гэх юм тайлбарлаж байгаа. Тэгтээ ерөнхийдөө бол фэнтезитэй холбоотой олон тийм судалгааны ажлууд хийжсэн. Тэгээ тэднийг бас ном болгож ирсэн. Тэгэхээр одоо энэ хүний тэр асар том одоо ном зүүг нэг харах юм бол багцлаад юм 3 ажил болох байх тийм. Frank Herbert чинь за их үеиндээ бичээд нэг баахан гаргацсан. Хүүн дараа нэг бас 2-3 ном гаргасан шүү дээ. Одоо бас дахиад гаргах гэдэг бэлдээд байгаа шүү байна тийм. Яг энэ л гинт санагдчихлаа л да. Өөрөө бол яг ингэж дуусгаагүй хүүн л дуусгаад ирсэн юм ба шүү дээ тийм. Өөрөө болохоор асар их юм бичээ үлдээсэн. Тэгэд Christopher Tolkien одоо хүүн яг өөрөө яг нэмж баг бичсэн болов гэж хүмүүс үздэг. Ер нь бол аавынхаа одоо ингээд бас тэгтээ тэр чинь ингээд нэг 73-нд нас орсон хүн гэхлээр одоо яг идэвхтэй бичсэн 70-аад жил байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд магадгүй одоо энэ аяг цэнхэргээд нэг одоо манускрипт дээр бичсэн. Тэгээд өөр нэг гар бичмэл дээр энэ аяг ногоон гэж бичсэн ч юм уу. Тэгэхээр хүүхдэн тэрэн дээр редакторлаад энэ бол тийм цэнхэр ногоо хоёрын өнгө байсан болохоор тэгж одоо гэдэг ч юм уу. Тиймэрхүү нөлөө орсон байх. Тэрнээс бол одоо Frank Herbert бол одоо арай өөр жишээ. Frank Herbert бол яг өөрөө ингээд бичсэн. Хүүхд нь бол дараагийнх нь яг өөрөөр зохиож бичсэн. Уншихад ч гэсэн шаал өөр уншигддаг. Шаал өөр номууд байдаг. Тийм нэг хідэн хар бичмэл олсон гэдэг баг шүү тий хүн. Тийм одоо жишээлбэл яг шал өөр сэдвүүлдэг. Тэгээ Frank Herbert-ийн одоо хүүгийнхэн гаргасан одоо нэг Батлерийн жихадын тухай номууд байгаа шүү дээ тий. Шал өөр номууд шүү дээ. Шал өөр бичиглэлтэй. Тэгэхээр харьцуулахад жоохон хэцүү байж магадгүй байна. Билбо намаа дуусгаагүй сүлд нь Фродо дуусгадаг шүү дээ. Тэр л бас санагдлаа. Тийм тэр бас гоё жишээ явж болж байна тий. Red Book of the West March гэдэг одоо нэг ном байдаг. Одоо уул нь бол энэ зохиол дээр чинь юу болж байгаа вэ гэхээр хин Билбо Хоббитийн үйл явдлыг бичээд дүүдээ өгөөд, үйл дүүдээ өгөөд тэгээд тэрийг нь хин дуусгаад яг одоо бичээд, Фродо бичээд тэгээд өөрөө цаашаа явахдаа сайн дүлтэйгээд саймтыг хамгийн сүүлийнх нь бичиж байгаа. Боёо бид нар ингээд хоббитуудын аялын тэмдэглэлийг уншиж байгаа л гэсэн утгатай шүү дээ. Тийм шүү дээ тий. За ийм гоё фантази зохиол биччихлээ. Ер нь бол 3 найзтайгаа нийлээ дөрвөлэл юм санаа гаргаад идэг гэж. Энэ 3-тайгаа нийлж хагаад одоо нөгөө төрлүүд одоо хүний төрлөх үү одоо бод галуудыг бүтээсэн болов. Тэр юу нь яаж бүтээсэн? За Elfwood байгаа, Orcwood байгаа. Одоо нар байгаа. Хүн байна. Тэгээд юу лээ? Зөндөө байгаа тий. Гэхдээ би тэр найзуудтайгаа нийлж одоо бүтээсэн гэж бодохгүй байна. Яг бол энэ өөрөх нь л одоо юунаас нь гарсан. Илүү өөр хүмүүстэй нийл бас нэг Inklings гэдэг нэг тийм Оксфордын их сургууль багшилдаг нэг тийм профессоруудын клуб байсан. 4-5 байсан. Тэрний одоо хамгийн алдартай хоёр нь Tolkien, нөгөөх нь C.S. Lewis одоо Нарниагийн зохиолч. Эдгээр хүмүүс болохоор хоорондоо одоо гар бичмлүүдээ солилцоод нэгнээсээ шүүмж авдаг байсан юм байлээ. Жишээлбэл Нарниа дээр одоо Арслан гэдэг нэг арслан гардаг шүү дээ тий. Тэгээ арслан чинь нутгаараа бүр ингээд Есүс шүү дээ тий. Одоо Нарниагийн дөрүүдийн өмнөөс одоо нүглийн үрж бүхэд буцаа амьлдаг ч үлээ тий. Тэнгүүд энэ бол жишээлбэл одоо Tolkien-ий одоо бүр ингээд нөлөөний C.S. Lewis зөвлөснийхэн дагуу одоо бүтсэн. Энтэр гэж одоо хүмүүс бас үздэг юм байл л тий. Гэхдээ одоо асуулт руугаа буцаад ороход яг энэ бод гайлууд хаанаас гаралтай вэ гэхээр яг хуу цаг бага болохоор бүр аим гэлэрэнгүй ярих боломжгүй байна. Tolkien-ийн ертөнц Tolkien өөрийнх нь хэлснээр яаж бүтсэн бэ гэхээр Ilúvatar гэдэг бурхан ертөнцийг бүтээсэн. ертөнцийг бүтээх үйл явц нь их гоё. ертөнцийг бүтээсэн. Тэгээд яг Ilúvatарын хүүхдүүд гэдэг өөрийнх нь зохиос энэ одоо ертөнцийн бурхны хүүхдүүд гэдэг одоо өөрийнх нь одоо бүтээсэн хоёр одоо бодгаал байдаг. Эхнийх нь болохоор Elfwood, хоёр дахь нь одоо хүмүүс. За
Хаулэ гээд одоо дарахтын бурхан одоо Илуватар бол одоо ингээд хамгийн том бурхан болж дараад шүү дээ тий. Тэнгүүд одоо тийм дид одоо бурхтууд байгаа байхгүй. Тэгээд Zeus тэгээд одоо босна гэдэг ч юм уу тий. Тэгэхээр одоо Hephaestus одоо бурхан одоо грек одоо томцуудад зөвлөх юм бол Hephaestus гэхээр харж агаад би ч гэсэн бас тийм бодгал бүтээмээр байна гэдэг. Тэгээд dwarf-уудыг бүтээсэн гэдэг. Тэгсэн чинь Илуватар амьдралын тэр очийг зөвхөн бий л одоо яах хэвээр. Бий л бүтээх хэвээр. Чи юм бүтээж болохгүй гэд. Тэгээд аавлаа өөрхөн бүтээсэн хүүхдүүдийг яг ингээд устгах гэсэн чинь за нэгэнт одоо бүтээсэн юм чинь ингээд өөрөөр хэлбэл одоо хамгийн одоо том хүүхэд нь бол одоо эльфүүд, баг хүн бол одоо хүмүүс. Тэгээд dwarf тэгж бүтсэн гэдэг. Оркууд болохоор бас арай өөр түүхтэй. Оркуудын түүхтээ маргаантай л да 2-3 одоо гар хүчмэл дээр арай өөрөөр ингээд үргэлжлсэн байдаг. Гэтэ одоо хамгийн нийтлэг хүлээн зөвшөөрж байгаа нь болохоор анхаа эльфүүд одоо сэрж яхад хэсэг эльфүүд хар санаад шиддэг Morgoth гэдэг. Одоо энэ ном дээр гардаг, өмнөх номнууд дээр гардаг. Тэр одоо хулгайлж аваад тэгээд тэднийг тамлсаар агаад одоо тийм эльфүүдийн тийм гажуудсан одоо хувилбар гаргаж ирсэн гэдэг. Яагаад тэгж одоо оруулж байгаа гэхээр хар санаанаас амьдралын оч тэр гал гарахгүй. Хар одоо муу юмнаас одоо тийм шин юм бий болохгүй. Тийм учраас байгаа юмыг л одоо гажуудуулж одоо тэгж одоо оркуудыг бүтээсэн болохоос тэд нар бол шинэ амьдрал бүтээж чадахгүй гэдэг тийм санаагаар тэгсэн юм болов. Арай жоохон тийм антропологийн үднээс сарах юм бол орк гэдэг зүйл бол за эльф гэдэг зүйл бол угаасаа барууны домог зүйл байсан зүйл тий одоо эльф гэдэг үг хайх юм бол гэхдээ бидний одоо эльф гэдэг зүйл тэгэхээр ингээд одоо юм гоё чихтэй шар устэй туранхаа одоо царайлаг тий за энэ дүрслэл бол цэвэр толкны дүрслэл. Яг тэгвэл өмнөх одоо эльфүүдийг бид нэг харах юм бол илүү тийм намхан тий ногоон өнгөтэй тийм ой модны тийм амьд юм шиг ингээд дүрсэлдэг байсан тий. За оркууд гэх юм бол яг орк гэдэг үг нь өөрөө бас маргаантай. Яг гэхдээ нийтлэгээр хүлээн зөвшөөрсөн болохоор латин хэлний муу санаа гэдэг үгнээс нүг орка гэдэг нүг халим анчаа халим гэж тэ тэр хоёр чинь нэг үндэстэй гэж үзсэн юм бол тэгж бас гарсан байж магадгүй. Гэхдээ орк гэдэг зүйл бол одоо өнөөгийн бидний одоо ингээд ойлгохдаг орк бол байгаагүй. Ерөөсөө огт байгаагүй. Тэрийг бол Толкиных үгийг авсан ч гэсэн тэр санааг шинээр бий болгосон. Энд дээр сонирхолж хэлэхэд шив шин зүйл болохоор нэг номон дээр зохиолч одоо редактор нь ингээд ядчил дээ шив шин зүйл болохоор ойлгохгүй орк гэдэг бичмүүд. Тэгээ ок гэдэг бас нэг шуу байд юм л да одоо устцсан. Нэг тийм юуны төрлийн оцсон шуу төрлийн нэг тийм шуу байд юм л да англиар ок гэдэг юм л AUK. Тэгээ тэрнтэй төстэй юм болов гэд оркуудыг редактор нь өдтэй одоо тийм шууны хушуутай дүрсэлж л дээ. Тэгсэн чинь Толкин хариу захаанда юу гэж хэлсэн бэ гэхээр үгүй ээ эдгээр оркууд бол одоо хошуугүй үдгүй нафтар хамартай онгор нүдтэй шардуу арьстай хамгийн тийм үдшгүй Монгол төрлийн амьтад юм аа. Монгол төрлийн гэсэн үү? Тий. гэж бичсэн байдаг нэг захаан дээр. Тэг яг хаад Монгол гэдгээр тухайд ч нэг даун синдромыг жишээлбэл монголоид гэж ярьдаг байсан. Эсвэл яг Монгол гэдэг утгаар нь угсаатан гэдэг утгаар нь ашигласан уу гэдгийг бас ингээд хэлэхэд хэцүү. Ямар ч томор бичсний утгад баг Монгол угсаатныг хэлсэн болов гэж ойлгож байна. Тэгсэн чинь тэрнээс нэг 70-80 жилийн дараа монголчууд нэг харснаа. Оркууд гэдэг. Тэгэхээр бас нэг тийм хоржонтой юм шиг стил хоржонтой санагддаг. Тэгээд тэр орк гэдэг зүйл чинь одоо ингээд Game of Thrones-ийн биш юу Warcraft тэ тоглоомын одоо оркууд энэ бүгд чинь одоо яг хиний төсөөлсөн одоо Tolkien төсөөлсөн оркууд байгаа байхгүй тийм. Тэгэхээр одоо энэ шин зүйлийг одоо уран зохиолт pop soilд одоо оруулж ирсэн гэж хэлж байна. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулъя. За World of Language гэдэг компанитай Одмонд Сувг хамтраад тэг маш гоё арга хэмжээг зохион байгуулж байгаа. 3 сарын 20-21-ний өдөр Туушин зочид буудалд Монгол улсад анх удаага олон улсын онлайн англи хэл дээрх бестселлер номын бестселлер хөтөлбөр болох гэж байна. Энэ хөтөлбөр дээр юу болох вэ гэхээр дэлхийн алдартай 8 зохиолч онлайнаар оролцох юм. 2024 онд номонд бестселлер болсон 8 зохиолч шууд Монголын үзэгчтэй онлайнаар холбогдох гэж байна. Энэ бол маш гоё үйл явдал болох гэж байна. Тийм байна. За энэ дээр юу зөвлөх гэж байна гэхээр дандаа англиар ярих учраас ер нь англи хэл сурж байгаа ч юм уу эсвэл яг англи хэл сурцсан тийм уншигч сонирхогч байвал ирж оролцвол илүү боломжтой аюу гэхиндээ тохиромжтой байх гэж зөвлөж байгаа юм.
За номын өдрөлг нь туушин зочд буудлын соёмт танхимд болно. За тасалбарын үнэ 45,000 төгрөг. За зохиолчдоос цухас дурдах юм бол Антони Хоровиц, Дэвид Уильямс гэх мэтчлэн 8 зохиолч байгаа. За шууд онлайнаар холбогдож байгаа учраас хүссэн асуулт асуугаад ерөөсөө шууд бит хоёр ярьж байгаа юм шиг л ярилцчих юм боломжтой юм байна. Энэ бүр надад маш гоё юм төрлөх санагдаад байна. За энэ арга хэмжээнд оролцснараа ном бэлгэнд авах нь байна. За мөн World of Language номын дэлгүүрийн 4 салбарт насан туршдаа 5-10% хямдралтай авах ийм эрхийг бас авах нь байна. За ингээд тасалбарыг од мөндөр сувгийн байранд ирж авч болно. За мөн World of Language-ийн 4 салбар байгаа. Тэндээс очиад шууд худалдаад авчиж болно. За од мөндрийн байрнаас ирж авах бол 99 77 70 дугаарыг авцсаар холбогдоод авах бол за World of Language-ийн салбаруудаас авах бол 70 10 тэг 5 24 70 11 тэг 5 24 70 12 тэг 5 24 70 13 тэг 5 24 гэдэг дугаарыг утсаар холбогдоод тасалбараа худалдаж авч болох юм байна. Энд тасалбар нь 45,000 төгрөг гэдэг чинь бараг л унгуул гэсэн үг. Энд чинь энэ дээр ном бэлгэнд авчиж байгаа. Тийм байна тийм. Тэгээд бас хямдралын ирэх авч байгаа гэдэг чинь тэгээд насан туршдаа гэж байгаа шүү дээ. Тийм байна. Энэ нь л их л гоё үйл явдал болох гээд байгаа юм да. Гоё арга хэмжээ. Тийм бид нараас өөрсдөө энэ дээр очих юм. 2021 өдөр. За үргэлжлэе. За ийм юунууд төрлүүд бүтээсэн юм байна. Энд чинь одоо бурхан бүтээлээ. Дээрэс нь юм хүн төрлүүд бүтээлээ. Би тэр кинон дээр санаад байна л да. Оркууд ч юм бол эльфүүд юм а гэж хэлдэг. Тий. Ер нь бол хуурцсан эльфүүд гэж хэлдэг те. Гэхдээ зарим нь бол бүр төрж мөрөөд идэх шүү дээ. Юунаас гарч ирээд идэх үлээ. Тий. Тий одоо тэр хин Питер Жаксны одоо бидний үзсэн бүжний эзэн гэдэг кинон дээр Урукай гэдэг нэг одоо тийм арай бак оркууд байдаг шүү дээ тий. Урукайг болохоор ингээд малтаж гаргаж ирээд байдаг шүү дээ ингээд. Төрүүлээд байдаг шүү дээ. Гэхдээ бүтэн биетэй ингээл нас би гүйцсэн. Төрүүлээд. Тэр бол киноны одоо шийдэл. Зохиол дээр бол тэгж гардггүй. Зохиол дээр үүслийнхэн талаар тэр болгон дурддаггүй. Тийм оркуудын үүсэл Урукай гэдэг чинь одоо оркууд яриа жоохон тийм ер нь бол хин манай Саруман гэдэг хин Кристофер Лигийн одоо дүрийн бүтээсэн тэр шийдтэн бол оркуудыг хүмүүстэй хольж аваад Урукайг гаргаж ирсэн гэдэг байна. Тэгэхээр тэнд нэг тийм бэлгийн үржилтийн явагдсан бол тэрний талаар дэлгэрэнгүй гардггүй байхгүй юу. Тэгээ Толкины зохиолуудын бас нэг онцлог тэр л дээ. Заавал тэр болгоныг ингээд нэг тийм нэг бүрчлэн тоочод байгаа албагүй. Тоочсон зохиолууд нь өөр газар байдаг болохоор ингээд хаяа явцсан тийм байх. Кристофер Ли чинь Толкинтэй уулзсан. Одоо манай зургийн багтайсан ганцхан хүн гэдэг байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь номын баг жил болгон уншдаг. Тийм бүр улаан фэн юм билээ тий. За ном нь ямар нөлөөтэй байсан бэ? Ер нь киноноос баг алдартай гэж дээр хэлсэн тий. Америкт бол баг 10 жилийн сургуульд ордог юм шиг байна шүү дээ. Тийм. За Hobbit гэдэг ном бол 1937 онд гарсан. Тэгээд бүжний эзэн 3 бот 40 54 55 онд гарсан. Тэгээ кино ч нь одоо 2001 онд гарсан гэхэлэр одоо энэ 50 жилийн хугацаанд бол одоо бүжний эзэн гэдэг зүйл бол одоо тийм хувьслыг авчирсан бүтээл байлаа л да гэж одоо байсан юм шиг байлаа л да уншснаар бол тий. Тэгээд байсан юм шиг байлаа. Яа тэгвэл Tolkien гэдэг одоо зохиолчийн одоо гаргаж ирсэн санаанууд одоо энэ үйл явдлууд бол маш олон юм руу нэвтэрж орсон. За хэдүүлээ бүр амархан жишээ дуртай. Led Zeppelin хамтлаг гэдэг чинь. Led Zeppelin гэдэг хамтлагийн хамгийн алдартай 4 гэдэг цомог дээр бараг 3 дунд бүхчний эзний талаар. Яг тэр чигээр баг ингээд яцсан. Зохиолсон ингээд ишлээд авцсан. Юуны Pink Floyd-ийн 2 дахь альбомын Gnome гэдэг дуу байдаг. Тэр бол одоо Smigel-ийн талаар тий. Camel гэдэг маш алдартай post rock тийм хамтлаг байдаг. Тэр хамтлагийн Nimrod гэдэг нэг дуу байдаг. Гэх мэтчлэн одоо ингээд урдах юм бол ингээд зөндөө олон Genesis гэдэг хамтлагийн дуунууд байна. Rush гэдэг хамтлагийн дуунууд байна. Тухайн рок хөгжмөнд маш их нөлөөлсөн. Яагаад тэгж нөлөөлсөн бэ гэхээр энэ нэг counter culture гэж ярьдэн шүү дээ. Одоо 50 60-аад онд нэг залуучууд арай өөр байх гад тийм тогтсон хэв маягаас арай өөр байхын тулд тогтсон хэв маягаас өөр уран зохиол уншдаг. Өөр юм хийдэг л байж л дээ. Тэгээд тухайн үед яг Америкт 60-аад онд хэвлэгдэж таарад. Тэгээд бүх нэг залуучууд нь тогтсон хэв маягаас өөр гэж үзээд бүжний уншсан. Тэгээ ийм төрлийн зохиол одоо ингээд өмнө байгаагүй учраас маш их нөлөөлөд тэгээд одоо ингээд юмд хөгжмөнд хүртэл орж ирсэн тий. Дүрслэл гэдэг утгаараа ингээд харах юм бол одоо жишээл бид нар ингээд
тийм фэнтези зохиол ингээл бодглохлоор одоо жишээлбэл сүүлдээ Dungeons and Dragons-ийн кино гарсан шүү дээ тий. Эсвэл одоо янз бүрийн аниме үзэхлээр ингээд нэг тийм парти одоо нэг баг юунаас бүрддэг вэ гэхлээр нэг бак нэг тийм танк тий одоо нэг махлах хэвээр нэг тийм бакны гар нэг сэлэмчин, нэг харваач, нэг шиддэн тий. Энэ бол яг л одоо Tolkien-ийн нөгөө нэг бүгжний барилдлага болсон тэр 9 хүнээс л одоо сэтвэлсэн тийм загвархгүй тий. Одоо ямар ч тийм одоо isekai аниме үзэх юм бол дандаа л нэг тийм гардаг шүү дээ тий. Тэгээ одоо ингээл янз бүрийн фэнтези тоглоом тоглох юм бол хамгийн ихэнд жишээл World of Warcraft тоглох юм бол хамгийн ихэнд бид нар чинь юугаа төрлөө сонгодог үстэй тий. Шиддэн болох уу, харваач болох уу гэдэг ч юм уу тий. Тэр нь хүртэл одоо бүгжний эзнээс гаралтай гэж хэлж болно. Хоёрт нь одоо бүжний эзнийг яг фантаз гэж одоо бид хэлээд байгаа. Тэгээ Монс утгаар болохоор туйлсын уран зохиол гэж орчуулад байгаа. Англиар болохоор high fantasy гэж одоо нэрлэдэг байгаа. High fantasy гэдэг нь юу вэ гэхээр зөвхөн одоо бидний ертөнцид болж байгаа нэг фантаз үйл явдал ч юм уу те. Эсвэл одоо энэ аяг бол одоо ижид дайгама хизээч доторх юм дуустдаг маа гэдэг нэг фантаз элемент биш. Бүхэл бүтэн одоо зөвхөн тэр одоо үйл явдал болж байгаа бүхэл бүтэн ертөнц одоо тэр ертөнцийн үүсэл нь тайлбарлагдсан дотор байгаа тэр төрлүүд нь бодгайлууд нь бүгд одоо өөрийн гэсэн түүхтэй өөрийн гэсэн хилтэй одоо ийм төрлийн уран зохиолыг high fantasy гэж нэрлэдэг тийм. Тэгээ энэс ч гэсэн одоо маш олон төрлийн зохиолууд одоо гарч ирсэн. Одоо заримыг дурдах юм бол Dune ч гэсэн энд одоо багтах бах. Сонирхолж хэлэхэд Dune-ийн зохиолч Frank Herbert зохиолоо биччихээд Tolkien руу явуулсан юм шиг байлаа л тийм. Тэгээ Tolkien жоо таалагддаг юм шиг байлаа. Тэгээ яа гэвэл Tolkien нөө тийм улс төрийн юм бас жоо хол. Тийм зохиолд оруулах тийм зохимжгүй гэж үздэг байсан. Харин манай Dune чинь ордны улс төр шүү дээ. Ялангуяа ихний ном бол тэр чигээр ордны улс төр шүү дээ, тий. Тэгээд нэг тийм таалагддаг юм шиг үлээ. Гэхдээ ингээ бас л ингээ Dune-д нөлөөлсөн ч юм уу, Narnia-д нөлөөлсөн ч юм уу. Маш олон тийм одоо бидний ямар ч одоо нэрлж болох фэнтези зохиолд бол бүхний эзэн нөлөө шууд илэрхий гарч ирдэг л дээ. 2001 онд анх кино гарсан. Чин жилийн зайтай гарсан тий. 2003 онд 3 дугаар анги. Монгол хэл рүү энэ ном хязгаар орчуулагдсан. Тэрнээс өмнө орчуулагдсан байвал би бүр яг баярлах гэдэг. Тэрнээс өмнө уншсан хүмүүс бол байд юм байлээ. Нэг одоо улсын хурлын гишүүн байна. Би бас нэг ярьж ирсэн. Цэцэрлэгт байхдаа Hobbit болж одоо орсоор уншсан. Тийм бүр бага байхдаа. Тэгээд Hobbit болж цэцэрлэгтээ явдаг байсан энэ гэдэг ярихыг сонсч ирсэн. Гэхдээ ном нь бол дандаа одоо юу киноны дараа гарсан. Бид нар ч одоо тэр 50 жилийн одоо тэр нөлөө бүхий цаг хугацаанд нь байгаагүй хүмүүс шүү дээ тий. Бүгд л одоо их монголчууд киногаар нь л одоо энэ ертөнцтэй танилцсан. Тэгээд бүжний эзний одоо Hobbit-ыг бол монгол хэл рүү 5 удаа орчуулсан. За 5 удаа орчуулсан. Тэгээ 22 онд Монсуудаар яг албан ёсны эрхтэйгээр одоо Harper Collins хэвлэлийн газраас албан ёсны эрхтэйгээр одоо ингээд эцсийн байдал. За эцсийн байдлаар жоох тэгээ ингээд орчуулсан. Тэрний өмнө 4 одоо орос хэлнээс орчуулсан орчуулга байдаг. Ирэхгүйгээр шууд орчуулчих жаа юм уу? Тийм. Гэхдээ тэрэн дээр нь зохиол нөө нэг орчуулагчд нь бас ингээд яад юм байлээ. Орчуулга ирэх байсан энэ гээд ярьд юм лээ. Би одоо тэр нарийн ширийн одоо нэг одоо тайлбарлах юм шүү дээ. Гэтэ ямар ч сан 4 удаагийн одоо хэвлэл байдаг. 2 удаагийн орчуулга байдаг. Одоо нэг орчуулга бол 2 удаа хэвлэгдсэн гэсэн үг жоохон засвар ороод. Бүжний эзэн бас орчуулагдаж байсан. Бүжний эзэн орчуулагдахдаа орос хэлнээс орчуулагдсан. Өмнө нь тэгээд бүжний эзэн орчуулагдахдаа орос хэлнээс орчуулсан болохоор тийм зөрөө гардаг. Одоо жишээлбэл нөгөө морьтой бүжний эзэн гардаг морьтой нөгөө нэг хэд нөхдүүд идэв шүү дээ, тий. Тийм. Бид нар одоо кино үзсээр Rohirrim гэдэг нэг зөв нэрээр нэгэд мэддэг. Ном дээр болохоор Mustangrim гэж одоо орчуулсан. Яг л орсууд тэгээд орчуулсан юм байна л да. Тэгвэл одоо би орсоос орчуулсан номыг унших юм бол ойлгохгүй юм байна шүү дээ. Энэ удаа хэнийг яриад байна гэдэг. Тийм, одоо нэг үйл явдлаас нэг гадаалах та тий. Гэтэ ингээд орсоос орчуулсан болохоор ингээд нэр одоо ингээд одоо жишээлбэл бүжний эзний нэлээд олон дөрүүд чинь одоо юу англи хэлний үгнээс гаралтай нэртэй шүү дээ тий. Жишээлбэл одоо Wormtongue гэдэг одоо нэг одоо ямар юм дээр 2 дугаар анги дээр гардаг нэг тэмдүүр байгаа. Тэр ч одоо 2 англи хэл одоо англи үгний хэлбэр шүү дээ. Тэгэхээр тэрийг нь монгол руу орчуулахдаа бид нэр яг Wormtongue гэдэг англи үгийг 2 англи үгийг галиглаж болох уу эсвэл дөхүүлж болох уу ч юм уу. Эсвэл одоо хин ном дээр гардаг Goldberry гэдэг хиний ихнэр бас нэг тэмдүүр гардаг. Тэгээ Goldberry гэдэг 2 англи үг шүү дээ. Тэнгүү тэрийг нь бид нэр шууд галилаа Goldberry гэж чөө эсвэл одоо монгол руу одоо буулгах уу гэдэг ч юм уу тийм одоо асуудал. Тэнгүүд орсууд хвчлэн буулгач тийм байна л да. Тэнгүүд нь тэр буулгасныг нь бид нар дахиад нөгөө нэг орчуулахлаар орс нөгөө нэг хэлний үгнүүдийн 2 үг нь л одоо буулгаад байгаа гэсэн үг байхгүй тий. Тэрнээсээ болоод нэг тийм юу гардаг. Уг нь чинь оноос нэрийг орчуулж болохгүй юм зү. Тийм. Гэтэ Tolkien-ийн зохиолыг хамгийн анх
За герман лөө дайн хэл рүү орчуулсан. Тэгсэн чинь Tolkien хараад за миний зохиолыг орчуулахдаа ийм дүрэн баримтлаарэ гэдэг нэг тийм хүчиж гаргаж ирсэн. Тэгээд одоо Мос удрын одоо би их одоо их ач санж явдаг аврал хэсглэн гэдэг нэг орчуулагч байгаа. Манай хоббитыг орчуулж дуусгасан. Тэгээд одоо Бүгшний эзний эхний 2 намыг орчуулаад дуусгасан 3 дахь дээр ажиллаж. Тэр хүн бол яг тэр хүчийг нь баримталж одоо орчуулдаг болохоор зохистой орчуулга. Одоо юу гэх юм те одоо зөв орчуулж байгаа гэж. Тэр 2 ном энэ 2 ном уу те? Тийм одоо би аваад ирлээ л дээ. Харагдах уу. Тийм Бүгшний эзний одоо эхний номыг канон дээр тэгээд анхны нөгөөний монгол орчуулга дээр Бүгшний яхан дүүс гэж орчуулсан бол манай амар хэсгэлэн орчуулагч маань Бүгшний барилдлага гэж орчуулсан. Тэгээд англиар fellowship шүү дээ тий. Тэгээд барилдлага гэвэл илүү зохистой гэж үзсэн бол тэ орчуулсан. Тэгээд энийг 2020 өнгөрсөн жил 24 онд гаргасан. Тэгээд энэ жил одоо энэ бол одоохондоо хараахан гарааг байгаа. Би өнөөдөр Мос удар дээр очиж ихийн авчирлаа тий. Тэгээд энэ бол Бүгшний эзний 2 дахь ном кинон дээр бид нар тэ бас эхний орчуулалт дээр 2 цамхаг хэр цамхаг гэж бас хэр цамхаг гэж бас орчуулдаг. Мос удрын орчуулга дээр 2 аранга гэж одоо орчуулж байгаа. За ийм ном гарч байгаа. Тэгээд одоо энэ хурдаараа бид нэр эх жил энэ номын одоо төгсгөлийн номыг хаан эргэж ирсэн. Одоогоор ямар ч хаан эргэж ирсэн гэж орчуулагдсан байдаг. Манай орчуулагч одоо юу гэж болох юм бэ? Тоондоо сайн мэдэхгүй байна. Гэ орчуулсан. Тэгээд би бас нэг сонирхолтой нэг арга хэмжээнийхэн талаар товчхон шүү. За бид дэлхийн Tolkien-ийн фэнүүд жилд 3 өдрийг одоо тийм онцгойлон тэмдэглэдэг. Эхнийхээ болохоор 1 сарын 3. Тэр Tolkien-ийн төрсөн өдөр болохоор ингээд бүх одоо фэнүүд нь нэг хондоо өргөдөг байхгүй юу? Тэгээд профессорын төлөө гэдэг. Төрсөн өдөр тэгээд болоо. Тэгээд хондоо өргөөл тэгэл ингээд нэг тийм өдөр гэдэг. 2 дахь болохоор 6 сарын биш 9 сарын 22. Бүгжний эзний үйл явдал ч нэг Bilbo Frodo хоёрын төрсөн өдрөөр эхэлдэг шүү дээ. Тэр хоёр ч хоёулаа нэг өдөр төрсөн. 9 сарын 22-нд төрсөн. Тэгээд 9 сарын 22 нэг Hobbit-ийн өдөр гэдэг. Тэгээд 9 сарын 22-нд нэг дэлхийд даяар ингээд хүмүүс бас тэмдэглэж өнгөрөөдөг Hobbit-ийн өдөр гэдэг. Тэгээд Hobbit ус шиг тэмдэглэж өнгөрөөдөг гэсэн үг одоо ингээд тоглоом тоглож дуулж тэ ингээд гоё тийм наригдсан ингээд тэдний заншлаар ингээд тэмдэглэдэг. Харин арай жоохон сериосны өдөр нь болохоор 3 сарын 25. Тэрний болохоор Tolkien уншлагын өдөр гэдэг одоо тэмдэглэдэг. Яг тэгэхээр 3 сарын 25-нд бүгжийг устгасан учраас энэ өдрийг одоо сонгож тэгээд дэлхийд даяар Tolkien reading day, Tolkien уншлагын өдөр гэж одоо тэмдэглэдэг. Тэгээд бид ч гэсэн одоо бас нэг тийм хэсэг бүлэг Tolkien-д дуртай залуучууд Монголд байна. Тэгээд бид хэд бас сүүлийн 5-6 жил энэ өдрийг тэмдэглэж байгаа. Тэгээд энэ жил өнгөрсөн жил болохоор ингээд бид нар Бүгшний барилдаг гэдэг номоо одоо яг тэрнээс 7 хоногийн өмнө хэвлэгдэж дууссан болохоор тэрнтэйгээ уялдуулаад ингээд нээлттэй нэг хийсэн. Энэ жил бас Бүгшний одоо эзний 2 дахь ном 2 аранга одоо ингээд яг одоо үдид ингээд дуусч байгаа. Яг л бас 7 хоногийн өмнө шүү дээ. Тэгэхээр одоо бид нар энэ жилийн Tolkien reading day одоо энд зориулж байгаа. Тэгээд та бүхэн Мос удрын Facebook эсвэл Бүгшний эзэн бол Hobbit сонирхчдын групп гэдэг нэг Facebook групп байгаа. Тэндээс ороод ивентийг нь харж болно. 3 сарын 23-нд интер номын 4450 гэдэг кофе шоп болно. Тэгээд залуучууд өвчлэн хүүхдүүд хурж ирээд одоо ингээд энэ номны талаар ярилцаад асуулт хариултын тэмцээн болоод тэгээд намаа бэлгэнд аваад тэгээд орчуулагч маань өөрөө дуртай хэсгүүдээс уншиж өгөөд нэг тийм одоо нэг 3-4 цагийн нэг тийм өдөрлөг болдог. Ачаа өстой гоё үйл ажиллагаа болох юм. Ялангуяа тэр хүүхдүүд очиосаа гэж би хүсэж байна. Иймэрхүү ном уншаад хахаар хүүхдийн тарих задраад эвгүй тийм гоё чөлөөтэй тэгээд тийм нэг фантази сэтгүүтэй болдог гэж их найддаг шүү дээ. Тэгж гэмээн одоо тэр хүүхд чинь гоё тийм үлгэрийн ертөнцтэй амьдрах боломжтой болно шүү дээ. Бүр анхны арга хэмжээнээс хойш ингээд явж байгаа хэсэг хүүхдүүд байна одоо баг хамт өсөж ин доо тэдэртэй. Хүүхд насын баг харж ин доо. Тэд нар маань тэгээ жил болгон ирдэг. Тэгээд бид нар бас илүү жоохон тийм хүүхдүүд рүү чиглэсэн арга хэмжээ хийвэл илүү зүгээр юм болоо гэсэн тийм бодолтой байгаа. Би ч гэсэн очмоор санагч. Ирээрээ. Тийм би ч одоо анх киног нь үзчихээ шууд фэн нь болж байгаа шүү дээ. Тэгэл одоо юу гарч ийн алийг хэн гэж нэрлэдэг гэл бүгдийн цээжлэл тэр чинь баг 3 анги нийлээд 12 13 цагийн кино шүү дээ. Тийм шүү дээ тийм. Тэр ч тэгэл үздэг байлаа шүү дээ. Одоо мөрөөр нь одоо цээжэр мэдэн шүү дээ. Баг дуу оруулахаар болсон. За хоёлаа дараагийн хамтран ажиллагчид танилцуулъя. Үрждэг сар хариултаа хадгалах үйлчлэгийг танилцуулж байгаа Худалдаа хөгжлийн банк манай нэвтрүүлгийн ивент итгэж байна. За бид нэр 2024 онд Худалдаа хөгжлийн банкны хялбар хуримтлал гэдэг нэг үйлчлэгийг танилцуулсан. Чи хадгаламжийн настай юу? Ба. За тэгвэл Худалдаа хөгжлийн банк. Худалдаа хөгжлийн. Тэгвэл энийг барыг мэдх юм байна. Худалдаа хөгжлөх юу гоё юм бэ? Би чинь хадгаламжийн данс мас гэхээр нэг данс байдаг. Тэгээ тэрнлүүгөө мөнгө оруулж хийн гэдэг чинь илүү үйлдэл байгаадсан байхгүй.
дээрүүд бол бүр банкн дээр очиж хийдэг байсан. Одоо болохоор бүр уцаа гаргаж ирэл нэг данс руугаа нөгөө данс руугаа шилжүүлээл өдөр болгон тэр өдөө үйлдэл хийгээд чадахгүй шүү дээ. Стил тэгж байгаа шүү дээ. Өөр сонголт өгд юм чи. За жам төгөлгөр сонголттой танилцуулъя. Хариултаа хадгалъя гэдэг үйлчлэгээ байгаа. Чи дэлгүүрээс худалдан авалт хийх болгондоо жишээлбэл 6500-аар чи ундаа авлаа гэж бодоход чиний картнаас 7000-ыг уншиж. Тэнгүүтээ тэр 500 чинь шууд чиний хадгаламж руу ороод. Энэ мэтчлэн ингээд дөрвөн төрлийн үйлчлэгээ байгаа. Бүгд амар. Зарим бүр шүүн ингээд орой чиний дансанд бодрохаа мөнгө өгчих юм бол тэр чинь шууд хадгаламж руу хийчихнэ. Чи тэрийг харин худалдаа өгжил тэр очиод хэдэн төгрөгөөр тохируулах уу гэдгээ очиод сонгочдөг байхгүй. За энэ хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ гэвэл за хэрэв худалдаа өгжлийн банкны харилцагч биш бол заяа. Одоо бит хоёрын доор QR код гарч байгаа. Тэндээс TDB онлайн аппликейшн татчих аваад за харилцагчаар бүртгүүлчих юм байна. За тус аппликейшн ашиглаад 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн данс нээн. За бас нөгөө аппликейшн ашиглаад харилцах данс нээгээд тус харилцах дансан дээрээ худалдаа хөгжлийн банкны Brito, Visa, Master гэх мэт хүссэн бит болон виртуал карта захиалчих юм байна. За бас TDB онлайн аппликейшнаа хялбар хуримтлалт цэсийн хариултаа хадгалахын үйлчилгээ ашиглан за карттай харилцах дансаа 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн дастайгаа холбоно. За нөгөө нэг карта шууд хадгаламжийн дастайгаа холбож байгаа юм. Энэ бүгдийг онлайнаар хийчих болж байгаа болохоор маш амар гэсэн үг. За ингээд нөгөө ингээл холбочих юм бол чиний одоо нөгөө хариултууд чинь бүгдээрээ хадгаламжийн данс руу чинь ороод байна гэсэн үг юм. За энэ урамшууллаараа хариултаа хадгалъя гэдэг үйлчилгээгээрээ 25000 төгрөг хадгална шүү дээ. Тэгэх юм бол тэр чинь худалдаа хөгжлийн банкныхан 2 дахин хөгжүүлж өгөх гэж байгаа юм. Эрхлүүлж дуусахгүй байгаа юм. Хадгаламж нээсний чинь төлөө худалдаа хөгжлийн банк 25000 төгрөг хүргэх юм бол тэр чинь за нэг л удаа шүү заяа. 2 үржүүлээд 50000 төгрөг болж байгаа. За энэ одоо үйлчлэгээ 3 дугаар сарын 12-наас 4 дугаар сарын 12-ын хүртэл одоо энэ үйлчлэгийг авах боломжтой юм. За бид хоёрын доо QR код гарч байгаа. Тэрийг шууд одоо уншуулаад аппликейшнд татвч боломжтой. За ингээд кино шинжлэх ухааны нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг худалдаа хөгжлийн банк ивент итгэлээ. За анх хязаа ном уншиж байсан. Би анх мэдээж одоо киногаар нь л одоо ерөнхийдөө танилцсан. Тэгээд 10 жил тагт унших гэж нэг оролдсон. Бас хэцүү штэ. Тэгээд тухайд Монгол орчуулга байсан ч мэдээгүй. Гэхдээ Монгол орчуулгын тухайд бас гараагүй байсан л да. Тэгээд унших гэж оролдсон удаа бол би яг бүрэн ойлгох гэж одоо үзсэн одоо арай жоохон тийм идэвхтэй уншиж оролдсон бол 2012-13 хавцаах. Тэгээд тэрнээс хойш нэг 2-3 жилд нэг удаа. Гэтэ яг нэг хэлэхэд бас бүтнээр нь уншиж чаддгүй юм яг нэг тийм дуртай эсгүүдээ. Яг нэг тийм бүр ингээд салж унахж байгаа нэг тийм хөлбөр өгөх байхгүй манай гэрт. Тэгээд бөөн ингээд юу яатсан. Ялангуяа 3 дугаар номны. Тэр чи одоо ингээд нурууг нь хугалж одоо ингээд уншсараа бүр салж унтлаа л та. Тэрийг л одоо дуртай эсгүүдээ дахин уншдаг. 12-13 ч бас сүулт юм байна тий. Тийм сүулт. Би ч ер нь ч номын уншаагүй л дээ. Гэтэ би ингээл хүн болгоноос сонсоолгоо ш. Ном дээр нэг юм гардыг. Энээс үйл явдал нь шал өөр. Чи эхлээд хоббитууд явах хэвээр ягаад бүгжний эзэн гарч байгаа энэ гэл. Кино гарсны дараа уншсан хүмүүс тэгж хүмжилж орж ирдэг байсан байхгүй. Тэгэд надад бол жоохон утгагүй санагддаг байл. Гинч кино нь юм гоё байна. Тэгэд ном нь ямар байх нь ямар байна гэж боддог байсан. Би ч нэг ном гэхээс илүү кино үздэг юм л дээ. Тэгээ ер нь бол номын ингээд яг хевлээд ингээд гаргаад ирэхээр уншмаар санагддаг юм байна. Энэ одоо хизэнээс хевлэнд худалдаанд гарах юм. 2 дугаарх нь. За ямар ч сан тэрийг бас нэрээ онцолж хэлвэл гоё. Монс өдөр манай арга хэмжээнд зориулаад 100 ширхгийг анхны одоо хевлэгдэж байгаа 100 ширхгийг арай өөрөөр хевлж өгдөг. Фэнүүдэд зориулж гэх юм уу те. Тусгай. Тийм. Одоо энэ тэр камерлууд. Одоо нэг энэ тууц нь одоо нэг ном дундуур ч нэг авчирд ч те. Тэгээд энгийн хөлбөрийнх нь болохоор нэг тийм борч мо хар тууз байдаг бол яг нөгөө нэг энэ арга хэмжээнд ирж одоо эхний 100-г авч байгаа. Хүн фэнүүдэд нь зориулаад бүгжин дээр байдаг. Бичээсийг нь одоо тууцсан дээр ингээд бичсэн. Одоо ийм юу гаргадаг. Тэгээд ямар ч сан одоо ийм одоо онцгой 100 эхний 100 ширхэг нь бол одоо энэ бүтэн сэнд буюу 3 сарын 23-нд манай арга хэмжээнд дээр байна. Гэхдээ яг дэлгүүрүүдээр хизээ зарагдах юм бас би сайн мэдэхгүй байна. Бодвол удахгүй эх 7 оноос ч юм байх. Нэг юм анзаарлаа. Бүгч чинь бүгж өв. Бүгж бол бүгж энд зориулж зүүж ирлээ. За дотроо бичгтэй. Энэ бол гаднаа бичгтэй. Дотроо бас бичгтэй байна. Тийм. Энэ тусгай юу те? Тийм би одоо нэг юунаас авсан. Манай киног хийхэд ч Шинэ Зеландд хийсэн шүү дээ. Тэнд нөө VETA гэдэг нэг VETA гэдэг тийм воркшоп одоо бүх нэг кинонд хэрэглэгдсэн зүйлсийг хийж л дээ.
Хуйг дуулга одоо байрсаа бүх юм. Тэрнээс гадна Шинэ Зеландд нэг алдартай нэг алтны дархан Йенс Хансен гэдэг хүн маш олон загвар гаргаж байгаа. Тэр дундаас одоо энэ бүгжний загварыг гаргасан юм байна л тэ. Одоо бид нар чинь бүгдөө ингээд бүгжний эзний бүгж гэж төсөөлөхлөөр Питер Жаксны бүгжийг л одоо бодож байгаа шүү дээ тий. Тэгээд тэр дархны одоо санаанаас гаргасан тэр бүгжийг гаргасан юм байлаа. Тэгээд одоо түүний хүүн одоо энэ бүгжийг Шинэ Зеландд одоо ингээд фэнүүд зориулж хийвэр юм байна. Тэгээд тэр одоо юунаас нь үйлдвэрээс нь авсан. Бүгд чинь баг л жинхэнэ бүгж юм биш үү? Тий одоо миний хувьд бол тийм. Тий. За аюултай хүн өөрөөс авсан биш үү? За ном амжилттай болсон. Дэлхийд даяар юм болсон байна. Өөр кинонууд энэ номоор хийгдчихсэн үү? За Толкины хамгийн анхны бүгжний эзэнтэй холбоотой хамгийн анхны дэлгэцэн бүтээл бол Питер Жаксны кино биш. 1978 онд гарч ирсэн. Одоо Ральф Бакши гэдэг хүний хүүхэлтэй кино. Тэгээд тэрнээс хойш маш олон жил одоо төсөл болж яригдчихсэн. Бүр сонирхолж ярих юм бол 60-аад онд бас нэг тийм төсөл хальт яваад гацсан л та. Нэг тийм хамтлаг байдаг л та хүмүүс сонссон болов Beatles гээд. Тэр дөрөв хаанаас ч бүгсний эзэн номыг олж уншаад бид нар энэ тоглох хэвээр юм байна гээд. Гэтэ мюзикл болгож тийм тоглох хэвээр юм байна гээд. Тэгвэл нь бол ингээд Beatles чинь ингээд дөрвөлээ юм чинь дөрвөн хоббит болно гэж төсөөлнө шүү дээ. Тэгсэн чинь 3 нь болохоор хоббит болъё гэсэн. John Lennon болохоор Gandalf болъё гэдэг. Тэгээд тэр 3 төсөл болгоод тэгээд хэсэг явсан. Тэгээд найруулагчаараа хайжааж байгаа Stanley Kubrick-ийг оруулж ирэх юм байна гэдэг. Гэхдээ тэр одоо төсөл мэдээж одоо амжилттай болоогүй. Тэгээд анхных нь Ralph Bakshi-гийн 78 оны хүүхэлдэйн кино. Тэгээд одоо 2021 оны одоо Peter Jackson-ы одоо гурвал бүгжний эзэнтэй холбоотой үйл хийнэд байна. Гэхдээ энэ ертөнцийн талаар одоо дэлгэцийн бүтээлүүд бас их гарч байна. Одоо хамгийн ойрхон гарсан нь бол одоо Питер Жаксны дараагийн одоо хийсэн гурвал буюу Хоббитын 3 ном. Тэр их шүүмжлэлтэй л дээ. Хоббит ч одоо энэс 3 дахин жижиг ном шүү дээ тий. Тэгээд тэрийг 3 кино болглоо энэ төр гэдэг яадаг. Гэхдээ яг хуу сонирхолтой кино байсан. Тэгээд түүний дараа бас фэнүүдийн тийм кино байдаг. Фэн кино сонирхолтой. Сайхан гарсан бас Amazon-ы Rings of Power гэдэг эрх мэдлийн бүжнүүд гэх юм уу тийм бас цуврал байдаг. Сайхан 2 дугаар сизон гараад дууссан. Энэ жилийн 1 сард Peter Jackson өөрөө продюсер хийж Rohirrim-ийн дайн гэдэг одоо Helm-ийн агуу гэдэг 2 дугаар анги дээр гардаг шүү дээ. Том цайз бэхэлтэд шүү дээ тий. Helm-ийн агуу гэдэг. Тэр Helm гэдэг хүнийхэн тухай яагаад одоо тийм нэртэй болсон бэ гэдэг талаар тийм бас аниме гарсан. Тэгээд Gollum-ийн дүр тоглодог Andy Serkis дахиж тоглоод баг өөрөө найруулж байгаа баха. Тийм. Гэхдээ Peter Jackson продюсерлж байгаа. Gollum Hunt for Gollum гэдэг кино бас хийгдэж байгаа. Харамсалтай сайхан бас 1 жилээр хойшлохоор болсон гэдэг мэдээ уншлаа. 27 оны 12 сард гарах шинжтэй байна. Гэх мэтчлэн гэхдээ нэлээд олон Warner Brothers болон Amazon дээр нэлээд олон төслүүд эхний байдлаар явж байгаа гэж сонссон. Энд тэр Gollum-ыг л хүлээгээд ирсэн. Тэгсэн чинь хойшлчлаа гэдэг. Саяхан тэр мэдэн л гарлаа л та. Тийм, сайн нөө 1 сард манай бас нөө нэг группийнхан тэрний нээлтийн арга хэмжээг зохиосон. Тэр киноны амжилтаас болоод бас дахиад зохиолын эргэж харах шаардлагатай болсон гэдэг тийм тайлбарлал яваад байна. Зөв. За, хоёулангийн хугацаа дууссан. Гэхдээ бүгжний эзэн хоёул 2 дугаар хийн тий. Өнөөдөр бол ихвчлэн юм төлхөө номын талаар ярьлаа. Ямар нөлөөтэй байсны талаар ярьлаа. 2 дугаар одоо хэсэг дээр хоёулаа яг киноны талаар. Peter Jackson энэ номоор ямар кино хийчихвэ гэдэг талаар илүү ярих болно. За нэвтрүүлэг танд та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр суугаар болон NTV телевизээр за мөн 83.3 107 хостолгооны Од Мөндөр хажуугаар хүрлээ. Дугаарыг хялбар хөрөмтлөл үйлчлэгийг нэвтрүүлсэн Худалдаа хөгжлийн банк болон Монгол улсад анх удаан зохион байгуулагдаж байгаа олон улсын номын бестселлер онлайн өдөрлөг ивент тэтгэлээ. За баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньдаг өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа
заавал бичээрэй. 100,000 төгрөг хандивснаар од өндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан таны мэдхгүй Монголд ялах болтугай.